Хариуцлагын асуудалтай холбоотой асуултанд хариулт авч чадсангүй. Аудитын газрын гаргасан дүгнэлтүүд дээр хичнээн хариуцлага тооцогдсон байд. Бид нар жил болгон л 10 их найдын зөрчил ярьдаг. Жил болгон хэдий их найдын зөрчил ярьдаг. Тэгээд дээр нэмэх төрөмж компаниудын дахиад зөрчил яригддаг. Тэгээд үүн дээр өөрөөсөө нэг ч хариуцлага тооцогдсон байхгүй байгаа юм. Тэр үүн дээр би нэг тодорхой бас хариулт аммаар. Ер нь бол төр өөрөө өөрийнхөө хөрөнгөнийх эзэн байж л бусдын өмнө өнгөтэй өдтэй юм шүү дээ. Тэгэхгүй өөрт байгаа юм өрн тараа хийчихэд өөрт байгаа хөрөнгөө үнэлж чадахгүй бусдад үнгүй шухуу ажилуулад зурж бусдаас түүнээс 4 дахин үнэтэй офисын барилга талбай төрөөслөд байхаар чинь энэ улсад чинь жилд хэмнэх 40 тэрбум төгрөг хайрын биш байдаг юм. Бид нар тийм мөнгөтэй болсон улс юм. Мөнгөний зовлонгоор гайхаад идэг гүйцэтгэлийн харахад мөнгөний зовлонгоор илээд байгаа хүмүүс байгаа. Хамгийн гол нь төлөлт нь буруу, төлгөө нь буруу, гүйцэтгэл нь буруу, үр дүн тэгэхээр буруулгаа шүү дээ. Тэгээ энд одоо 27 оноос хойш энийг шийдэж. За тэр хариуцлагатай холбоотой асуудлаар ерхий цайд хариулъя. Энэ улсын төсөв одооны баримталж байгаа хуулиар их хурлд өргөн мэдүүлэхэд энэ ч өөрөө компаниар бол зүгээр нэг мөнгөн гүйлгээний тайлан байна шүү дээ. Орлого зарлагын бүртгэл. Тэгээд нөгөө социализмын үед батлагдсан онолоор капитализмыг удирддаг. Тэгээд энэ дээр яг үннийг яриад урагшилчих гэхээр улс төр нь ингээд дийлдэхгүй ингээд байгаа байхгүй. Тийм учраас суурьаар нь зүв болгохын тулд төсвийн реформыг намар эхлүүл. Олон жил олон ч улс төрчид ярьсан билээ. Үүнийг хийхийн тулд төрийн өмчт компанич бай төр ямар хэмжээний хөрөнгөтэй вэ гэдэг үнэлгээг явуулахын тулд энэ нийтийн өмчийн хуулийг баталж өгөх хэрэгтэй. Өмчийн эзэн хэмбэ гэдгээ тодорхойлж чадахгүй байгаа даа. Тэгжиж энэ хөрөнгө мөнгө чинь тодорхой болж энэ өөрөө тэр 89 оны тэр GFS стандарт гэдэг юм 2014 он руу явна шүү дээ. За аудитын газрын дарга 3 номер. За шийдвэр гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Цэдэнжоо. За засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүнгээр 2024 онд үндэсний төрийн аудитын байгууллагаас 251 албан тушаалтанд хариуцлага тооцоолохоор 225 албан шаардлагыг хүргүүлсэн. За 2025 онд 278 албан тушаалтанд хариуцлага тооцоолохоор 252 албан шаардлагыг хүргүүлсэн байгаа. За төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлтэй холбоотой асуудлаар бид хууль зөрчилтэй холбоотой хариуцлага тооцох арга хэмжээ авах осоор төсвийн ерөнхийлөн захирагчд бол албан бичиг хөргүүлээд ажиллаж байна. За 25 оны албан шаардлагын хэрэгжилт хугацаа болуулаг байгаа. 24 оны албан шаардлагын хэрэгжилт бол. За нэмж хариулъя. Албан шаардлагын хэрэгжилт бол 90 гаруй хувийн хэрэгжилттэй ажиллаж байна. Их хоёр сайд хариулъя. Нэмж хариулъя. Шийдвэр гишүүнээ энэ офистой холбоотой асуудал байна. Бид нэг ийм зарчим бариад нэлээд явсан байхгүй юу? Бас улс төр дээр энэ их хурл дээр асуудал үүсээд төр өмчтэй байна хувьчил гээд. Тэгээ шийдвэр гаргаад байшин барилгууд нь хувьчлаад бараг дууссан. За ингээд компаниуд бол офс яах юм бэ гэхэд хувийн хвшлээ дэмжээ. Хувийн хвшлээсээ түрээсэл. Дэлхийн нийтлэг жишээг бол офс түрээсэлдэг. Төрийн өмч компаниуд офстой байх болохгүй гээд. За ингээд бахан офс түрээсэлсэн. Одоо над офс түрээслэг яасах мөнгөтэй одоо болгиул буцаад өмчтэй болох асуудал руу очив. За машины дугаарын асуудал байна. Дараагаар улаан номертой машин тавиад болцохоо цагаан болгоод ард түмтэйгээ адилхан болгоод болгосон. За бас улс төр үсээд эн чинь хаана байгаа мэддэхгүй цэнхэр болгох гэсэн. Одоо цэнхэр болгоцсон. Яамдууд машин тавиан болохгүй нийлүүлж гисэн. Такси. За нэмж хариулъя. Тэгэхээр энэ мөн автомашины хэрэглэн дээр адилхан. Бааз байгуулсан, бааз ашигтай ажиллах ёстойг шахсан, тэнгүүд яамдууд ажиллахаа болсон, таксигаар явах гэсэн урсгал зардал томилтонд дийлдэхээ болсон гэх мэт ингээд
Тэгэхээр нэг ярилцаад нэмүр тодорхой болгомоор байна. Яамдын одоо унах машин тэд байна. Яамдын нэг албан хаагч ногдох офисын хэмжээ тэд байна. Төрөмч компаниуд офстой байх юм уу? Эсвэл түрээслэх юм уу? Бас энэ бодлогыг гаргаад өгөхгүй бол ингээд тухайн улс нөгөө жилийнхэн их хурлаас шалтгаалаад нэг шийдвэр хоёр тал руу туйлширж ээлж гараад байгаа байдал байгаа юм. Эдийн засгийн тэлж байна, салбарууд өргөжиж байна. Яхахгүй энэ тэлж байгаа нь офс хэрэглээ шаардлагууд үүсэт байдаг. Тэгээд яаж шийдэх вэ гэдгээр нь бас шийдээд өгчвөл бидэнд бас амар болно шүү дээ.